Төр олон нийтийг холбох гүүр дөрөвдөх засаглалын үүрэг гүйцэтгэгч гэдгээрээ хэвлэл мэдээллийн салбар нь аль ч нийгэмд хамгийн нөлөө бүхий нэр хүндтэй байдаг. Хэвлэл мэдээллийн салбар нь тухайн нийгмийн тойл болдог учраас энэ салбарыг шударга, тэнцвэртэй, хараат бус байлгах нь нийгэм эрүүл оршин тогтнох, ардчлалын шалгуур үзүүлэлтүүд жинхэнэ утгаараа хөгжих үндэс болдог юм. Иймээс хэвлэл мэдээллийн салбарыг хараат бус, ялангуяа улс төрийн салбараас ангид байлгахыг ирмэлцдэг боловч бодит байдал дээр энэ нь зөвхөн тунхаг төдий байгаа нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурлаас харагдлаа. Өчигдөр буюу 2 дугаар сарын 8-нд Тус их хуралд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 305 сэтгүүлч оролцсон бөгөөд хурлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг шинчилж, ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгон томилсон юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмд хэд хэдэн өөрчлөлт орж байгаагийн дотор 1-6 дахь залт буюу Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг эрхэмлэн, олон ишт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож, аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоор хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэснийг хасгаар оруулж ирсэн нь хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн дээд байгууллагын ерөнхийлөгч, удирдлага, улс төрийн нам эвслээс ангид байх шаардлагатай байхад энэ заалтыг хасах гэж байгаа нь уг байгууллагын хараат бус байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн шүүмжилж байв. Ийхүү хуралд оролцогчид санал зөрөлдөж нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй улмаас Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, орон нутгийн сэтгүүлчдийн холбоо, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид хурлыг орхин гарсан юм. Гэвч их хурал 232 төлөөлөгчдөө цааш үргэлжилсэн бөгөөд Зиндаа сэтгүүлийн эрхлэгч Мандах Баярыг төлөөлөгчдийн 181 буюу 87.5% саналаар холбооныхон ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийлээ. Тэд өчигдрийн болсон хурлын төлөөлөгчд буюу 181 хүн нь 3.2% эрс хүрээгүй хүчин төгөлдөр бус хурал болсон учраас түүнээс гарсан бүх шийдвэрүүд мөн хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгааж. Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлтөөр ярилцсан төлөөлөгч сонгох журмаа эцэслэн шийдээгүй орхиж, тухайн төлөөлөгчийг заавал аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан нь гишүүнчлэлийн татвараа төлөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагаанд оролцдог чөлөөт сэтгүүлчдийг хурлын гадуур орхиж байна гэсэн юм. Тэд ийхүү хурал орхих болсон шалтгаанаа хэн нэгэн дарга зэрэг болох асуудлаар бус гагцхүү сэтгүүлчдийн эрх ашгийг зөрчсөн дөрмийн бус хурал болсон учраас хайж гарсан хэмээн тайлбарлалаа. Цаашдаа сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурлыг дахин хуралдах хэсэг дээр маргаан хийх бус харин Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх байгууллагаас гарч тусдаа бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулахар болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр Монголын сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын сайн дураараа эвлэлд нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага хэмээх тодотголтой Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэргэжлийн төв байгууллага хэмээх статусаа хадгалж үлдэх хэсэг нь эргэлзээтэй боллоо.